Байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Өдөвсрөнгийн Жолон чимэг гэдэг. Би одоогоор бүгд найрамдах Солонгос ард улсын каноник сургуулийн түүхийн тэнхимд археологийн мэргэжлэр мастер зэрэг оюутан байгаамаа. За би Солонгосын түүхийн тайм гэдэг хичээлдээрээ нүүдэлчин ард түмнүүдийн соёл болон нүүдэлчдийн төр улсын тухай ярьсан байгаа. За тэгээд энэ PPT-ийг та нарт сонирхолтой байдлаар хүргэе гэж бодоод. За агуулгын хэсэгт нь бол нүүдэлчин хүмүүсийн соёлд нь хэрэгсүүр, бугунжуулан өшөө, хадны зураг, бас дөрвөлжин булш, тэгээд чандамны соёлын тухай ярьсан байгаа. За тэгээд ер нь Солонгост ирснийхээ дараа надад хамгийн их хүмүүсээс ирсэн асуулт нь юу вэ гэхээр надад ингэж асуужсэн. Морь унаад хичээлдээ явдаг уу гэж асууж исэн заяа. Тэгээд бас дээрээс нь танах интернет бишгэлтэй юм уу гэдэг асуулт бас ирж исэн да. Мөн над ингээ хотын спейд юм уу гэд бас асууж исэн. Тэгээд та нар ер нь гэрт амьддаг юм уу эсвэл хаваа юм уу ч гэдэг юм амар сонирхолтой байдлаар асууж исэн. Мөн бас та нарын нүдний хараа ер нь бол сайн уу? Монгол их хүүхэн үү гэсэн асуултуудыг ер нь асуудаг. Монгол хүн гэхээр ер нь энэ асуултууд их ихтэй асуудаг байх. Та бүхнээс ч гэсэн асуусан байх гэж би бодож байна. Соёлын ялгааны талаар харуулж өгөхийг хүссэн байгаа. Монгол бол нүүдэл иргэншилтэй, харин Солонгос бол суурин иргэншилтэй шүү дээ. Улирлаа дагаж нүүдэг гэдгийг Солонгосын жишээн дээр аваад үзэх юм бол нэг газраа л удаан байсан. За бас илүү сайн хөгжилтэй явж ирсэн тухай. За байгалаа дагаж нүүдэг инстанчдын тухай ярихдаа газар тариалан эрхэлж исэн Солонгосын соёлын талаар дэлгэрүүлж ярьсан байгаа. Тэгэхээр энэ хоёр соёл бол бүр газар тэнгис шиг ялгаатай гэдгийг ярьж хэлж өгөхийг хүссэн. Тэр дээх нь үед ер нь суурин иргэншил соёлын иргэншил мөн харин нүүдэлчдийн соёл бол соёл бишээ гэсэн үзлийг бас энэ дээр Солонгосын оюутнуудад бас ярихыг хүссэн байгаа. Тэгэхээр би ийм онцлогтой хүн шүү. Манай улс ийм онцлогтой хэсэг дээр болонгууд Монголын түүхийн үйлчлэл хэсэг дээрээ ер нь бэлчээрийн малаж ах Монголд анх үсээд тэгээд дараа нь хагас нүүдлийн малаж ах дараа нүүдэлчин ард түмэн үсээд нүүдэлтийн эзэнт гүрэн үүссэн талаар авч үзсэн байгаа. За уяжлын тухай аваад үзэх юм бол хүн үссэн цагаас чулуун зэвсгийн үеийг яриад тэгээд дараагаар нь хүрэл төмрийн үеийг яриад тэгээд хүрэл төмрийн үедээ хэрэгсүүр, хадны зураг, бугунжуулан өшөө, дөрвөлжин булш, дээрэс нь чандамны соёлын талаар ярьсан. За энэ дээр дэлгэрүүлсэн байгаа. Бичлэг үзүүлсэн. Ер нь хэрэгсүүрийг гэдгийг хүмүүс харахгүй бол ямар юм байдгийг гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд хэрэгсүүрийн соёл нь яг ямар агуу байгууламж юм бэ гэдгийг гаргаж өгөхийг хүссэн байгаа энэ хэсгээр. Тэгээд энэ дээр чулуунуудыг овоолоод дугуй хэлбэртэй, дөрвөлжин хэлбэртэй ерөнхийдөө Монголд яг энэ хэлбэрийн хэрэгсүүр болол гаранд хүрэл байдаг. Маш том хэмжээтэй ч байгаа, маш жижиг хэмжээтэй ч байгаа. Овоолго нь өндөрч байгаа, овоолго нь амхан ч байгаа. Тэгээ овоолгоны өндөр намаас хамаарат ер нь нэг нэзжсэн байр суурь ч гэсэн мэдэг бидний түүхийн хичээлдээ заадаг байсан. Мөн хэрэгсүүр бол Монголд маш бага судлагдсан. Яагаад вэ гэхээр хүн хүчийг шаарддаг мөнгөлөө олдвор нь маш бага байдаг учраас. За ингээд харуулсан байгаа. Дараагаар нь бол хэрэгсүүрийн төрлийн талаар ярьсан. Маш олон төрлөө байдаг. 30 гаруй төрлөө байдаг гэдгийн тухай ярьсан байгаа. За тэгээд овоолгоны өндөр мөндрийн ингээд авч үзээд саасан төр буюу бугунжуулан өшийн тухай ярьсан байгаа. Бугун өшөөн нь дээр нь арыг дүрслээд доошогоо их бие явж байгаа. Тэгээд ер нь бол бугыг дээшээ цайсан ийм хэлбэрээр байдаг шүү дээ. Яг энийг оршуулгын байгууламж нэг хэсэг гэж бас хүмүүс үзээд байгаа. Яагаад вэ гэвэл хүний сүнсийг дээш нь аварч явж байгаа байдлаар хэрэгэлсэн учраас. За мөн
мөн ч гэж үзээд байгаа. Тэгэхээр ямар ч тач Монголд байгаа маш том онцгой соёлын өвийн нэг хэсэг болвол Буганчуулан өшөө юм аа. За энийг ингээ үзүүлсэн байгаа. Монголд очих юм бол Солонгосын хүүхдүүд дээрээс нь оюутнууд Монгол очих юм бол хэрэгсүүр үзээд бас Буганчуулан үзүүл гоё юм бэ гэсэн утгаар оруулах гэсэн. За ингээ харагдаж байна. Хүүхэн зориулсан гэдэг. За ер нь хэрэгсүүр бол Монголд ойролцоогоор 10,270 байгаа болвол харин бугууш бол 1300 байгаа. 1300-ийн бараг 700 гаруй Монгол нутгаас болтоод байгаа. За энэ дээр аваад үзэх юм бол энэ хүүхэн бүтээн бугуушөө улаан бүтээн хэрэгсүүр. За дараагийнх нь хадны зураг байгаа. Хадны зураг нь бол ерөөсөө хүмүүсийн амьдралын хэв маягийг өдөр тутмын хэв маягийг харуулсан. Тэгээ дээрээс нь урлаг маягаар хурцжсэн байна. Улаан зэвсгийн үе болон өмнөний түрүү үеийн хадны зураг хоёр ингээд ялгаатай байдаг. Тэрийг ингээ яг энэ зэгтэр ярьсан байгаа. Улаан зэвсгийн үед бол ерөөсөө ганц байдлаар ингээд дүрсэлдэг байсан бол тоо ширхгийн дээр нь цэглэсэн маа тэр хэмжээд тэг зурдаг байсан болвол хүрэл төмрийн үед болонгууд яг ийм ууц хийж байгаагаар зурдаг болсон байгаа. Ялгаа нь энэ байгаа. За ингээ хадны зураг үзүүлсэн байна. Дараагаар нь дөрвөлжин биш. Өөрийн хүн болоод баруун тишээ харсан байдаг болвол харин дөрвөлжин бишний хүн бол зүүн тиш нь харуулсан байдалтай толгойг нь хандуулж тавьдаг байгаа. Тэгээд чулуун хавтангаар ингээд хашлах босгоод дөрвөлжин хэлбэртэй байдаг учраас дөрвөлжин биш гэж нэрлэдэг. За тэгэд хүнээ байршуулсан байдал. Тэгээ ер нь харагдах байдлыг ингээд харуулсан байгаа. За энэ хэсэг дээр улаан өнгийн хэсэг нь дөрвөлжин биш харин хөхн хэрэгсүүр байгаа. Тэгэхээр ингээд ялгаатайгаад Монгол нутгийн зүүн хэсгээр дөрвөлжин бошны эзэд байсан харин баруун хэсгээр нь хэрэгсүүр эзэд амьдчихсан гэдэг. Хандманы соёлын тухайд аваад үзэх юм бол нэг газар 2-оос 10 хүнийг ч юм ингээд байрлуулад одоо жишээлбэл зурган дээр харагдж байгаачлан юм нугалсан байдалтай байдаг. Оршуулгаас маш олон төрлийн ваар болчихсон. Тэр ваараараа ер нь энэ чанамны соёлын хэсэг бол айгүй алдартай. Ус амьд байдаг гэдгийг харуулж өгсөн баа. За тэгээ энэ дээр ялгааг гаргасан. Энэ дээр дөрвөлжин биш болвол нутгийн зүүн хэсэг талаар харин бусад соёлууд нь бол Монгол нутгийн баруун хэсгээр байдаг юм байна. Үлтгэл тавьсан баа. Дараагийн удаа хэрвээ маань амжилттай хамбал хүннүүгийн төрөсийн тухай ярьсан зүйлээ дараагийн удаагийн бичлэгээр оруулах болно. Баяртай.